Сайн байцгаана уу? Конnichiwa. Тэгээд Японы төвчин тогтоогч шалгалтын N4-ийн ханзыг хэдүүлээ үзэж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд 16 дугаар хичээлийг оруулах гэж байна. Тэгээд өнөөдрийн хичээл дээр дууshi буюу N4 дээр гардаг үйл үгийн ханзыг үзье бүгдээрээ. Тэгээд нийт 17 ханз байгаа. За эдгээр 17 ханзыг хэдүүлээ үзье. Тэгээд эдгээр 17 ханзыг хараад та энэ ханзыг мэднэ гэж бодох юм бол энэ хичээлийг үзэхгүй байж болно. Дараагийнхаа хичээлийг түр хүлээж байгаарай. За тэгээд 17 ханз учраас хэдүүлээ бас ядарч магадгүй. Тийм учраас дунд нь та хуваагаад үзээрэй. Өнөөдөр 10 ханзын тэгээд дараагийн өдөр нь дахиад 7 ханз гэж юм уу те. Хуваагаад таад үзээрэй. За хамгийн эхний ханз цукуримас, цукуру буюу хийх гэсэн ханз байна тийм ээ. За он дуудлага буюу өөр ханзтай нийлэхээр дуудагддаг дуудлага нь саку, са гэсэн дуудлагатай байна. Бүгдээрээ нэг удаа дагаад хэлээд үзье. Цукуру. За мас хэлбэр дээр бас хэлээд үзье. Цукуримас. За сайн. За бүгдээрээ одоо нэг удаа дагаад бичиж шүү. За дагаад бичээд үзье. Бичээд үзье. За 1 2 3 4 5 6 7. За ингээд 7 зурлагтай иймэрхүү болох нь шээ. За хэлээд юу гэж унших вэ гэхээр саку бүн гэж унших нь. Саку бүн. Саку бүн гэдэг маань зохиомжлыг хэлж гин гэсэн үг. Зохиомжлыг. За бүгдээрээ дагаад нэг удаа хэлээд үзье. Саку бүн. Саку бүн. За сайн байна. За жишээ нь өгүүлбэрээ. За энийг дуудлагыг гаргачихъя. За та хэд нэг удаа уншаад үзье. За сайн байна. Монгол料理を作ります. Монгол料理を作りますгэсэн байна тийм ээ. За юу гэсэн үг вэ? Монгол хоол хийн гэсэн үг байна тийм ээ. Монгол хоолыг гэдэг нь и гэсэн үгцэл тийм ээ. Монгол хоолыг хийн гэсэн утгатай. За жишээ өгүүлбэр дагаад нэг хэлээд үзье. Монгол料理を作ります. За сайн байна. За дараагийн ханз цка у гэсэн ханз. Цкаймас тий мас хэлбэр дээрээ цкаймас болох нэ. За он дуудлага нь ши гэсэн дуудлагатай. Ши гэсэн дуудлагатай. Тэгээд хэрэглэх, ашиглах гэсэн утгатай. За нэг удаа хэлээд үзье. Цкау, цкаймас. За сайн байна. Хэдүүлээ ханзаа нэг бичээд үзье. Гараад дэш өргөөрэй. За 1 2 3 4 5 6 7 8. За 8 зурлагтай тий. За иймэрхүү болох нь шээ. За иймэрхүү болох нь. За цкаймас гэдэг нь. Цкаймас хэрэглэх, ашиглах гэсэн ханз бай тийм ээ. Дайрлагч. Тэгээд за энийг бүгдээрээ уншаад үзье. Оки гэсэн ханз байна. За цкаймас гэсэн ханз байна. За энэ болохоор кан гэсэн ханз тийм ээ. Кан. Номын сан гэх тушоо кан гэхэд орсон ханз байна. За энийг нийлүүлээд тайшикан гэж унших нь. Тайшикан. Элчин сайдын яамны газрыг хэлж байгаа. Тайшикан. За бүгдээрээ нэг удаа хэлээд үзье. Тайшикан. За жишээ уншаад үзье. Тайд уншаарай. За сайн байна. Ноото цкаймас. Дэвтэр яах нь хэрэглэнэ гэсэн утгатай байна тийм ээ. Ноото цкаймас. За маш сайн байна. Дараагийн ханз омоо гэсэн ханз. Омоо, омоимас. Омоимас гэсэн утгатай байна тийм ээ. За он дуудлага нь ши. Өөр ханзтай нь болохоор ши гэсэн дуудлагатай байна. За бодох гэсэн үг. Би тэгэж бодож байна, ингэж бодож байна гэхэд яах нь хэрэгэлдэг ханз байна. За бүгдээрээ хамтдаа бичээд үзье. За нэг удаа биччихэд хичээлээ үргэлжлүүлж шүү. За бичихгүй байх юм бол ханзыг бичихгүй байх юм бол бас миний хувьд шүү. За чэйжлэхэд жоохон хэцүү байдаг гэж бодож байна. Тийм учраас олон биччихэж яах нь тухайн ханз яг өөр юм болдог шүү. За бүгдээрээ хамтдаа бичээд үзье. 1 2 3 4 5 6 7
8, Q. За мөн ийм байлах нь байна. За миний доод талынх нь жоохон сонирн болсон биш үү? За H, Ni, San, Shi, Go, Roku, Shichi гэдэг ийм кокоро шиг зүрх сэтгэшээ. За нэг иймэрхүү болох нь байна. нийлэмж хязгаарыг. За нийлэмж хязгаар. Омой. За энэ нь юу гэсэн ханз лээ? Дашимас гэдэг ханз. Тэгэхээр омой дасу байх нэ. Омой дасу. За омой дасу гэдэг маань санан дурсах, дурсан санах гэсэн утгатай байна. За омой дасу. Сайн байна. За жишээ үйлбэр уншаад үзье. Эхний ханз ваташи байна те. Ваташи ва такай үнэтэй то омоимас. За би бол үнэтэй гэж бодож байна гэсэн утгатай тийм ээ. За жишээ үйлбэр дахиад нэг хэлээд үзье. Дагаад хэлээрэй. Ваташи ва такай то омоимас. За сайн байна. За дараагийн ханз моцу буюу мочи мас мас хэлбэр дээр мочи мас. За он дуудлага нь G гэсэн дуудлагатай. Өөр ханзтай нийлхээрээ G гэж унших нь байна. За утга нь юу вэ гэхээр барих гэсэн. Барих, бариад явах гэсэн утгатай. За бүгдээрээ нэг удаа ханзаа бичээд үзье. Дагаад бичээрэй. 1 2 3 4 5 6 7 8 9. За ингээд чин хоошоо илүү байна тий. За иймэрхүү ханз болох нь байна. Тэгтээ дээрээ бас дагаад бичээд аваарай. За энийг уншаад үзье. Кимочи болох нь. Кимочи гэдэг маань сэтгэл гэсэн утгатай болох нь. За дагаад нэг хэлээд үзье. Кимочи. Сайн байна. За дээдлэн сая барих гэдэг хэлбэрээр хэлсэн. За дараагийн ханзыг харъя. Дараагийн ханз нь атару, атаримас, атеру гэсэн дуудлагатай байна. За он дуудлага нь тоо гэсэн дуудлагатай ханз байна. За тусару гэдэг маань таарах, тохирох гэсэн утгатай. Атеру гэхээр тохируулах, тааруулах гэсэн утгатай байна. За тэгээд бүгдээрээ нэг удаа бичээд үзье. За дагаад бичээрэй. За 1 2 3 4 5 6 За 6 зурлагтай байна. Гайгүй байна те бичгээд гайгүй байна. За энийг уншъя. Тоо жицүү байх нь. Тоо жицүү. За тоо жицүү гэдэг маань тэр өдөр, тухайн өдөр гэсэн утгатай. Тэр өдөр, тухайн өдөр гэсэн утгатай. За бүгдээрээ дагаад нэг удаа хэлээд үзье. Тоо жицүү. За сайн байна. Уншаад үзье. За эхний ханз нь такара гэсэн утгатай. Такара кужи гэхээр суглаа гэж байгаа. Суглаа. За такара кужини атару камо ширенай дэс. Суглаанд хожиж магадгүй баха гэсэн утгатай тий. Суглаанд хожиж, суглаа таарч гэсэн утгатай тий. Магадгүй байха. Камо ширимасаа гэдэг тэгж ингэж магадгүй гэсэн утгатай дөө. За жишээ өгүүлбэр нэг удаа уншаад үзье. Такара кужини атару камо ширенай дэс. За сайн байна. За дараагийн ханз ширүү гэсэн ханз. Ширүү. За он дуудлага нь чи гэсэн дуудлагатай. За ширүү гэдэг маань мэдэх гэсэн утгатай. Мэдэх. За бүгдээрээ бичээд үзье. Нийт 8 зурлагтай юм тийм ээ. За гараа өргөө та дагаар дээр дагаад бичээ шүү. 1 2 3 4 5 6 7 8 8. За ширимас гэж хэлнэ. Ширимас. За жишээ ханзаа. Харъя. За ингээд бичсэн байх юм бол юу гэж унших вэ гэхээр оширасе гэж унших. Оширасе зарлал гэж бичсэн байдаг шүү дээ. Дээдлэнтэй зарлал. Тэгээд доор ингээд бичсэн юм тий. За тэрийг хэлж гин гэсэн. За нэг удаа дагаад хэлээд үзье. Оширасе. За сайн байна. Дараагийн ханз харъя. Дараагийн ханз хатаракимас. Хатараку. За ажиллах гэсэн ханзаа. Тэгээд
Он дуудлага нь доо гэсэн дуудлагатай. Доо гэсэн дуудлага. Ажиллах. Хатаракимас, хатаракимас. За бүгдээрээ нэг удаа хэлээд үзье. Хатаракимас. Хатараку. За сайн байна. За бүгдээрээ гараа дэш өргөрөө хамтдаа бичээд үзье. 12 зурлагтай анз байна тий. За 1 2 за 3 4 5 6 7 8 за дээрээс Q 10 11 12 13 за иймэрхүү болох юм байна. Хатаракимас гэдэг ханз байна тий, ажиллах гэсэн ханз байна. Томо батараки гэдэг нь эхнэр нөхөр хоёулаа ажил хийдэг. Хоёулаа яг үндсэн ажилтан бүтэн цагаар одоо ажил хийх бол хэлдэг. Тийм учраас томо хоёулаа гэсэн утгатай хаанц хэрэглэж гин гэсэн үг ээ. За нэг удаа бүгдээрээ хэлээд үзье. Томо батараки. За сайн байна. За дараагийнхаа жишээ өгүүлбэр уншаад үзье. Комбини де хатарайте имас. За комбинид яг нь ажилтдаг гэсэн утгатай. За жишээ өгүүлбэр бас дахиад нэг удаа хэлээд үзье. Комбинид хатарайте имас. За сайн байна. За дараагийн ханз нь хажимару, хажимаримас. Хажимеру, хажимемас гэсэн үг байна. Тэгээд он дуудлага нь ши гэсэн дуудлагатай. Эхлэх, эхлүүлэх гэсэн үг. Хажимаримас гэх юм бол эхлэх. Хажимемас гэх юм бол эхлүүлэх гэсэн утгатай болох нэ. Тэгээд он дуудлага нь ши гэсэн дуудлагатай. Бүгдээрээ нэг удаа бичээд үзье. Дагаад бичээрэй. За дагаад бичээ. 1 2 3 4 5 6 7 8 за ийм 8 зурлагтай. Тэгээд дэвтэр дээр бичээд аваарай. За жишээ өгүүлбэр нэг удаа уншаад үзье. Жүгио хажимемас байх нь хичээлээ эхлүүлье гэсэн утгатай. Хичээлээ эхлүүллээ гэсэн утгатай байна. За бүгдээрээ жишээ өгүүлбэр нэг удаа хэлээд үзье. Жүгио хажимемас. За маш сайн байна. За дараагийн ханз маань овару, оваримас, оэру, оэмас гэсэн байна. За дуусах, дуусгах гэсэн. За бүгдээрээ нэг удаа бас бичээд үзье. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 за иймэрхүү болох юм шиг бичгээд за оваримас гэдэг ханз байна тий, оваримас. Шүүжицүү гэсэн юм шүү. За шүүжицүү уясми шимас гэсэн байна. За шүүжицүү гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бүтэн өдөр гэсэн утгатай. Бүтэн өдөр. Тэр өдрийг дуустал. За одоо жишээлбэл нэг өдрийн чөлөө авна тий. Тэгээд яг нь шүүжицүү ясмимас гэх юм бол тэр өдөр яг нь ажлаас чөлөө авна гэсэн утгатай. За жишээ өгүүлбэр нэг удаа хэлээд үзье. Шүүжицүү уясми шимас. За сайн байна. За дараагийн ханз нору гэсэн ханз. Норимас. Унаад суух гэсэн. За носемас гэдэг нь суулгах гэсэн утгатай байна. Носеру, нору гэсэн ханз байна. За он дуудлага нь жоо гэсэн дуудлагатай. Жоо гэсэн дуудлагатай. За бүгдээрээ ханзаа нэг удаа бичээд үзье. Та дагаад бичээрэй. 1 2 3 4 за 5 тэгээд 6 7 8 9 за иймэрхүү болох юм шиг. За би жоох муухай хэлсэн юм шиг. За жишээ нь умани нори маста ахна.
Умани за жишээ өгүүлбэрээр эхлээд харъя. За умани норимашта гэх юм бол морь унсан гэсэн утгатай. Морь унсан. Морин дээр яг нь суусан гэсэн утгатай тий. Тэгэхээр морин дээр суусан гэж бол бид нэрдэггүй тий. Морь унах гэж ярьдаг ба тий. Морь унсан гэсэн утгатай байх нэ. За жишээ өгүүлбэрийг нэг удаа хэлээд үзье. Умани норимашта. За сайн байна. За жишээ ханц нь болохоор жооша байх нь. Машин унаанд яах нь суухыг хэлж байна гэсэн. Автобус унаанд суухыг жооша сүрү гэж хэлдэг байна. Жооша. За дагаад хэлээд үзье. Жооша. За сайн байна. За дараагийн ханз нь саяны ханзны яах нь эсрэг байх нь. Тэгээ буух гэсэн ханз. Ориру, оримас, ороосу буулгах гэсэн утгатай. За он дуудлага нь ко гэсэн дуудлагатай. За буух, буулгах гэсэн утгатай. За бүгдээрээ агаар дээр нэг удаа бичээд үзье. Дагаад бичээрэй. За 1 2 3 4 5 6 7 8 9 10. За иймэрхүү болгоно. Ориру гэсэн тий. Ориру. Буух. За жишээ өгүүлбэрээ уншаад үзье. Басу о оримас. Автобуснаас буун гэсэн үг байна тий. Автобуснаас буун гэсэн үг байна. За жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. Басу о оримас. За маш сайн байна. За та үйл үгтэр би бас дүрмээр бас байнга хэлдэг байгаа. Үйл үг ямар нөхцөл урдаа авах вэ гэдгийг та хэд бас сайн ингээд чэйжлээд авчих хэрэгтэй. За саяны өмнөх гарсан ханз байсан шүү дээ. Норимас гэдэг ханз. За норимас гэдэг ханз нь урдлын нэр үгэн дээр дандаа нэг нөхцөл авдаг шүү. За тэгээд саяны оримас гэдэг ханз маань тийм юмнаас гарах гэсэн утгаараа яг нь урдаа дандаа урдлынх нь нэр үг дандаа о нөхцөл авсан байдаг шүү. За нэг бас та нар анханасаа ингээд сурчих юм бол ямар зохион бичлэг бичих ч юм уу тийм үед яг нөхцөл дээр ер нь бол алдахгүй гэсэн үг шүү. За тэгээд за дараагийн ханз нь хиракимас, хираку, акемас, акеру гэсэн ханз байна. Нэх гэсэн. Нэх онгойлгох гэсэн үг. Хираку гэдэг нь бол нэх гэсэн үг, акеру гэдэг нь бол онгойлгох гэсэн үг. За тэгээд өөр ханзтай нийлэхээр дуудагддаг дуудлага нь кай гэсэн дуудлагатай байх нэ. За бүгдээрээ ханзаа нэг удаа бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За ингээд 12 зорилготой болох нэ. За иймэрхүү хандлага юм тийм ээ. Та гой цэвэрхэн бичсэн үү? Гэсэн бол жишээ өгүүлбэрээ харъя. Дуао акемас. Хаалга онгойлгоно гэсэн. За тэгээд нийлэмж ханзаа харъя. Нийлэмж ханз маань кайкай гэсэн. Кайкай гэдэг маань нээлтийг хэлж байгаа юм. За кайкай шики гэх юм бол нээлтийн үйл ажиллагаа гэж бас хэлдэг байгаа. За дараагийнх нь эсрэг нь байна тийм ээ. Хаах гэсэн үг байна. За шимэрү, шимару, тожиру гэсэн үг байна тийм. Шимэрү, шимару, тожиру. За шимэмас, шимаримас, тожимас. За хаагдах гэсэн утгатай. За тэгээд он дуудлага нь хэй гэсэн дуудлагатай. Хэй гэсэн дуудлагатай. За хэйкай гэх юм бол хаалт болох нь. Сая болохоор кайкай гэхээрээ яг нээлттэйсэн тийм ээ. Хэйкай гэхээрээ хаалт байх нэ. Хэйкай шики гэх юм уу тийм хаалтын үйл ажиллагаа гэж яг хэлдэг тийм ээ. За нэг удаа жишээ нийлэмж ханзаа уншаад үзье. Хэйкай. За сайн байна. За бүгдээрээ одоо бичээд үзье. Ханзаа нэг удаа бичээд үзье. За 1 2 3 4 5 6 7 8 9 10
жүү, жүү, ичи. За 11-ийн зурлалтай иймэрхүү болох нь байна. За та бас гоё бичиж авч чадсан уу? За, экай сайн гарсан байгаа тий. За, доао шимэмас. Хаалгаа хаанаа гэсэн юм тий. За жишээг хэлбэл уншаад үзье. Доао шимэмас. За тэгээд шимаримас гэхээр яах нь вэ? Хаагдах. Хин нэг хаагаагүй цаанаас хаагдах болчихж байгаа учраас дуага шимаримас. Хаалга хаагдчихлаа гэж бас хэлнэ тийм ээ. За дараагийн ханз нь за татцу хуцу гэсэн яах нь дуудлагатай ханз байна. За энэ нь болохоор хөдлөх, явах гэсэн утгатай татцу гэдэг юм аа. За шүппацу гэж уншиж шүү. За энийг шүппацу гэдэг юм аа. Хөдлөх гэсэн утгатай. За хөдлөх шүппацу шүппацу шимас. Жижиг цүүтэй байгаа учраас яах нь шүппацу гэж унших байна тийм шүппацу шимас. Шүппацу шимас. За сайн байна. За одоо бүгдээрээ юу вэ? Ханзаа нэг удаа бичээд үзье. За 1 2 3 4 5 6 7 8 9. За иймэрхүү болно. За хатс гэдэг. Ханзаа нь хатс. За шүппацу гэдгээр их хэрэглэгддэг. За хатсу он гэх хатсуу. За аваа дуудлага гэсэн утгатай. За нэг удаа хэлээд үзье. Хатсуу. Хатсуу. За сайн байна. За хаккен гэж бас гарч ирдэг. Олж харах. Нээх гэсэн утгатай. Хаккен. За сайн байна. За дараагийн ханз маань кирүү. Хувцас яах нь өмсгийг яах нь кирүү гэж хэлдэг ба. Кирүү. Кимоно о кимас. Кимоно өмсөг гэсэн утгатай. За цүкү гэж хэлэхээрээ цукимас гэхээрээ яах нь тухайн газар хүрэх зорьсон газраа хүрэх цукимас тий. Явж очих гэдэг гэсэн утгатай яах нь. За он дуудлага нь чаку гэсэн дуудлагатай байна. За бүгдээрээ нэг удаа ханзаа бичээд үзье. За та гараа дэше өргөөрэй. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 ингээ 12 зурлахтай. За иймэрхүү болгоно. За энийг уншаад үзье. За сая бас гарсан байгаа тий. Кимоно гэдгийг яах нь энэ ханзаар бичих нь. Хэдүүлээ өмнө нь моно гэдэг ханзаа үзсэн. Одоо тэгээ кирүү гэсэн ханзаа өнөөдөр үзлээ. Тэгээд кимоно гэхээр яах нь Японы үндэсний хувцас тийм ээ. Үндэсний хувцсыг яах нь кимоно гэдэг тийм ээ. За хэдүүлээ одоо ханзаа нь хэдүүлээ бичдэг боллоо шүү дээ. Баяр хүргэе. За кимоно. За жишээ өгүүлбэрээ нэг удаа уншаад үзье бүгдээрээ. Кимоно китэмимас. За сайн байна. Кимоно китэмимас. За дараагийн ханз маань хаширимас. Тэгээ он дуудлага нь соо гэсэн утгатай. За гүйх гэсэн утгатай. Гүйх гэсэн утгатай. За бүгдээрээ бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 тийм ээ. Ингээд хаширимас гүйх гэсэн ханз болох нэ. За та бичээд авсан байх тийм ээ. За. Жишээ өгүүлбэрээ уншаад үзье. Нан киро хаширимас ка? Хэдэн километр гүйх вэ гэсэн байна тийм ээ. За жишээ өгүүлбэрээ нэг удаа хэлээд үзье. Нан киро хаширимас ка? За сайн байна. За дараагийн ханз маань арукимас, аюмимас. За он дуудлага нь хо, бу, фу гэсэн дуудлагатай. За алхах гэсэн үг.
За бүгдээрээ бичээд үзье. Ханзаа бичээд үзье. Ич ни сан ши го року шичи хачи. За иймэрхүү ханзаалах нь байна. 8 зорилготой ханзаа тийм ээ. Жишээ өгүүлбэр уншаад үзье. Аруйте икимашоо. Алхаад явцгаая гэсэн утгатай байна. Жишээ өгүүлбэр маань алхаад явцгаая. Аруйте икимашоо. За дагаад хэлээд үзье. Аруйте икимашоо. Аруйте икимашоо. За сайн байна. За өнөөдрийн хичээлээр хэдүүллээ. 17 ханзыг хэдүүлээ үзлээ. Тэгээд эхнээс нь үдсэн ханзаа шалгаад үзье. За энэ ханзын юу гэсэн үг вүлээ? Та дэвтрээ харангаа хэлээрэй за. За цукуримас хийх гэсэн ханзаа. За энэ ханзыг уншаад үзье. Сайн байна. Цукаймас. За энэ ханз бодох гэсэн үгтэй. Омоимас. Энэ юу лээ? Мучимас барих гэсэн үг байсан тийм энэ. Атаримас таарах гэсэн үг тийм энэ. Ширимас мэдэх. Энэ болохоор даракимас. За томо батараки гэж гарсан тийм ээ. За энэ эхлэх хажимаримас, хажимимас. За дуусгах гэхийг оваримас. За суух, морь унах гэх юм. Норимас, басуни норимас, умани норимас. За буух гэхийг юу гэсэн бэлээ? Оримас, басу оримас. За нэх хиракимас, акемас, хаагдахыг тожима, хиракимас, шимаримас гэсэн тийм ээ. За энэ шуппац шимас гэдэг гажсан тийм ээ. Хөтлөх. За цкимас, кимас тийм өмсөх. За энэ болохоор хаширимас, арукимас гэсэн тийм ээ. За тэгэхээр 17 чухал ханзыг хэдүүлээ үзлээ. Тэгээд дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.